Нар жаргахтаа уралдан бүгд найрамдах халимаг улсын нутагт аж төрж байгаа Монгол айлын зүг бид бүгд найрамдах Хятад ард улсын Шинжаанаас ирсэн аман зохиол судлаач доктор профессор Цэцэн Мөнх болон түүний гэрлийн хамт хөдөлсөн юм. Биднийг очих үед өнөөх күр маань бэлэн болсон болов уу гэх бодол явган салхи мэт үе орж ирж байлаа. Манай экспедицийн ахлагч Мягмар Сүрэн мөн сэтгүүлч судлаач Лавга нарын хуучны танил Окин түүний гэр бүлийнхэн ч тэднийг найрсгаар угтаж авсан юм а. Жилийн аль ч улиралд тав тухтай сууц бүхий саруулхан гэр ийхүү олны хөлд дарагдсан инэ. Сонирхуулахад эднийх дөрвөн улиралдаа бараг нүүдэлдэггүй зөвхөн эндэ байдгийн блэ. Ойр хавьд нь өөр малчин айлгүйч холгүйхэн Шинжаанаас ирсэн малчин айл бий гэх сураг чих дэлссэн боловч хаана гэдгийг нь тодорхой мэдэх хүн байхгүй учраас тийш хөлгийн жолоо залах боломж олдсонгүй. За үзэгчдээ Элхэг Баатар Жангарын жимээр нэвтрүүлэг та бүхэн үргэлжлэн хүрч байна. За бид нэр Оросууд хэлээд байгаамаа Элиста гэдэг. За бид нар бол Элистэл гэдэг. За тэндээс 100 дуунай газар ирээд өглөө бид нар бас ирсэн та бүхэн харсан тэр күр хийх аргыг. За тэгээд энэ ч ирсэн Лавгаах бас энэ айлын талаар нэлээд мэддэг болтой. Энэ тэмээг одоо яг Монголоос бас авчирсан юм уу, үгүй юм уу тэ нэг үзэгчтэй сайн тайлбарлаад өгч. Тэгээд ер нь халимагт орж ирсэн цагаас эхлээд Монголдо байгаа юм шиг, Монголд байгаа юм шиг ийм сэтгэл бол надад байгаад байна. Тийм ээ. Энэ халимгийн талын дунд өөрөөр хэлбэл төрийн талбай мандуулсан одоо хос Монгол гэр байгаа. Энийн учир нь юу гэвэл 2013 оны 8 дугаар сард Увс аймгийн Наран болгосон буюу Фронт Бадмын нутгаас энэ Оросын холбооны улсын халимагт дөрвөн малч ирсэн. Дөрвөн айл. Дөрвөн ирэх гэрийн нэг 20 орчим одоо хүн хөөгч угтайгаа нэдэд ирсэн. Тэгээ хөөгтүүд нь сурсан. Бус нь 3 жилийн хугацаатай гэрээгээр ажиллаад хугацаанд дуусаад бүтсэн. Энэ эрэхтэй 60 тэмээтэй 13 оны 1-р сарын 24-нд одоо бид нэр энэ манай Увс аймгийн MBC телевизэнд ирэхэд энд 60 тэмээтэй байж исэн. 60 тэмээ нь бол гэрийн гадаа тогтох нь битэхэл одоо хүний бараа харах юм бол энэ талаар тараад алга болдог юм байсан. Одоо энэ тэмээ ингээд та нар өглөө хурааж ирж байгааг нь харсан баг. Ирээд одоо ингээ бүгд ном хорцсон, өөрөөр хэлбэл нөгөө гарт дасах, хүнд дасах ийм хэмжээнд хүрсэн бай. Сая хүн өнөрлөө зогсож байгаа жишээлбэл төрсөн бодохын эднэр яг одоо гардаад аваад боожуулаад. Энэ тэмээ маань одоо тэрнээс хойш өсөөд, үржээд одоо 110 яг хашаан дотор байна гэж байна. 56 тэмээ зарсан гэж байна. Хөдөлсөн гэж байна. Тэгэхээр энэ өөрөөр хэлбэл 110-аас 170 болж дээ 60 маань өсөөд өөр 3 дахин өссөн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энд Монгол хүн ямар бүтээмжтэй, ямар чадамжтай ажиллаж байна гэдэг. Энд чи хон шиг өхөр шиг жил болгон төрдөг амтан 2 жилд нэг удаа төрдөг амтан гэж бодохтой зэрэг. Энд одоо хэлж ийн л дээ малчин залуу зуд болж мал өгөхээр зуд болдгоо гэж. Жишээлбэл хонь малд одоо эн чинь энэ 110 гаруй тэмээтэй тэгээд хоньтой 200-аад ямаатай гэж. Тэгэхээр чинь нэлээд том одоо энэ фермер эрхлээд ингээд амьдарч байгаа юм байна. Ер нь манай монголчууд чинь бас одоо гадагшаа гаргаад яг энэ зөв менежментээр нь ажиллавал бас мэрэгжлийн ажлууд малчин хүний мэрэгжил гэж бас байдгийг энд ирээд ихэд харагдаж штэ тийм ээ. Өвөл зөнгүүд эндээ байдаг юм байна. Энд чинь энэ тусгай заагаад өгсөн талбай тануудтай юм байна. Одоо ингээд эднийг чинь хор ороод бороо ороод өвөл одоо 1 сард ирэхэд энд өдөрт нь 15 градус дулаан шөнөд нь 15 градус ингээд шөнө норсон бороо шөндөө ингээд мөнжгнөд мод өвсний бишиг тийм мөсөн шагшуурга болгоод өглөө нь хайлаад өвс нургаад ийм байж идэг газар. Тимэн дээрээс наран орхон гэж адар сүрэн агсны сайхан дуу байдаг. Энэ л тэр дууг аялмаар санагдж байлаа. Европын цорын ганц буддын шашинд улс болох халимагт суурьшсан Монгол айл эндхийн тал нутагт тэмээн сүргээ өсгөн халимаг ахан дүүстэй мал маллах арга ухаанаасаа хуваалцсан сургаж байгаа нь бахархмаар хэрэг. Каспийн тэнгисийн ойролцоо намдуур газар орших говь бүхий халимгийн нутагт орой болсон ч агаарын хим огцом ундаггүй юм билээ. Гэхдээ Монгол шиг цаг уурын эрс тис уур амьсгалтай энэ газар аргагүй л монголчууд амьдрахад зогтсон газар мэт санагдана. Аргагүй л тал нутгийн нүүдэлчин ард түмэн өөр нэгэн тал нутгийг олж суурьшсан байх юм.
Энэ үеэр өнөөх күр химээх зоог бэлэн болсон гих сураг гарч тийшээ бид хамтдаа зорилоо. Эднэрийг чинь нэг цөллөгөнд байхад энэ хоолойг хийж идэх олон хүн аврагч байсан юм учиртай. Ягаад гэвэл нэг дэрвч хоол мал хамаагүй болдгоо байсан ба шүү дээ. Тэгэхээр эднэр одоо хоныг ингээд алаад хотоо хийгээд хэдүүлээ нийлээд олуулаа нийлээд тэгээд нөхрөө авахад галаад үлээд энэ дээр гал одоо энэ хучаад галаан төлөө сууж хахад орсууд ирдэг, орс зэргүүд ирдэг. Юу гэж хэлэх вэ? Гал төлөө дулаасч чинь гэнэ. Доктор нь хоол нь болж яадаг ийм одоо энэ халимгуудын бас гал уснаа гашуун зовлон өчгөл бас их дөхөн тус дөхөн болж исэн ийм хот гэж энэ хүр гэж хэлдэг ийм. Тэгээ хүр гэдэг нь юу гэдэг зэрэг одоо тийм битүү утгаар болгосон гэд манай ойрдууд бас байдаг. Күн шигээд бас ийм нөхөн дотор боорцог гүнш гэдэг одоо күрээ цагийн тийм одоо боорцог хийдэг бас нэгтрийн хүр гэж хоол махан дотор одоо төрөл болохоор хэлдэг юм шиг байна. За энэ бол өстой жинхэнэ ялц муулц болсон байна да. Зарим газар жоохон. Энийг одоо их цэвэрхэн энэ одоо яг энэ хамгийн чухал нь бол энэ утаан хоосноос нь цэвэрхэн салхал хамгийн чухал юм шиг байна. За салхин доороос нь үнэрийг авах уу яах вэ? Окнах энэ чинь юугаар амтлаа? Энэ давсаар амтлсан. Нэрээс давс тэгээд нэг жаахан перц мерц тийм нэг бүршний тийм жиргэл юм хийсэн. Баяр наадам тэгээд нэг юм юу холоос ирсэн зочин Чингисний ил тиймэрхүү юу манайхаар бол манай монголоор бол ер нь хурхог л гэсэн нэг. Яг ийм зоог болж байгаа. Тий, ер нь гүнтглийн зоог л гэж хийж ирдэг юм. Хэдий хийх арга технологи нь өөрч гэлээ харагдах байдал махны болц амт зэрэг нь манайхны хорхог боодогтой тун ойролцоо күр химээх хоолыг амсаж үзэх мөч. Оросын нутгаар махахгүй шахуу хоол зовлож явсан бидний урам зоригийг бадраасан гэлтэй. Монгол гэрт ширээ тойрон хуучилж суугаад эндэ. Оройдоо бид иргэн Элс хотод очиж хоноод өглөө нь халимгуудын гайхамшигт бүтээн байгуулалт болох Бурхан багшийн алтан сүмийг сонирхоор болсон. Хэдий иймэрхүү газар мэрэгжлийн камераар зураг авалт хийхийг хориглодогч монголчуудад илэхдээ яс цус нэгт ахан дүүсийнхээ ачаар дотогч орсон юм. Энд нэгэн сонирхолтой үйл ажиллагаа явагдаж байсан нь халимаг хэл. Өөрөөр хэлбэл баруун монгол хэлийг хэн сайн сурсныг шалгаж байлаа. Олон залуусыг урайлан дуудаж, буддын шашинтаа уялдуулан халимаг хэлийг заан сурах хөтөлбөр хэрэгжүүлж, хамгийн сайн сурсан нэг хүнд автомашин өгнө гэсэн нь сонирхолтой санагдсан юм. Би еврен баг наснаас 13 наснаас хурууди ирээд тэгээд нэвчгэн төвд кэл ном сургаад 17-наас цаг наснаас би инжтэд сургууль гомондацанд яваад тэнд 12 жил сургуульчлаагаад хариугэрдэ нэрв тэгсэн чинь одоо манай хурууди хөдөлж байна. Манай хурун төлөө эскэлхлээ ода Бурхан багшийн алтан сүмээ гэсэн хамгийн их та дасангийнхоо хуруугийнхоо манай танчтад тэгсэн чинь энд мадн 31 ламнер байна. Тэр 31 ламнаас дөрвөн көкшөд та көкшин төвд багш байна. Үлдсэн манай икэкэн халимгууд тэр сургуульчлаагсан тэгээд энэ жилд нь манай ширэта мутуг юмнуудаа гişи болсон. Тэгсэн чинь мадн хамдан ода энд танчтад еврекэл халмкэл тэгээд бас шажин төлө сургууль дэлгэрхэл гээд тим санаагаар мадн көдөлмөш гэж навэдэн. Икикин ода манай халмыг танчтад багчуд сургууль сайн байна нэг эмчнэр тэгээд янз тэр хар улснаа
сургууль чигайгүй байна. Ихэнх нэг халмаг энэ урст газартай нэг ухаата күн гэсэн нэрнтийн байна маданд. Бурхан багшийн алтан сүм бол бүгд найрамдах халимаг улсын Эст хотын Бурханы шашны гол сүм. Энэ сүмийг 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нээж эхний хурлыг хуралдуулж байж 56 м өндөр 7 давхар сүмийн дотор Европод хамгийн өндөр тооцогдох 12 м өндөр Бурхан багшийн баримл байдгийн билээ. Бурхан багшийн алтан сүмийг байгуулах нөр их ажлын үнцийг тавьсан хүн нь дээрхийн гэгээн 14-р Далай-Лам. Хэдий үнэн алдартны шашны нөлөө их байдаг ч Орос хэл албан ёсоор 1-р хэлж гэлээ өөрсдийн хэл соёл шашин шүтлгээ авч үлдэн ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлс нь тун амжилттай хэрэгж байгаа юм шиг санагдсан. 장관의 자리를 모두 계산하러 산들었던 호르든 작슨 힘을 아비안의 막을 들어 사그타이 단유명은 난소가 도가 사그타이 할라두에 계져요 Энэ өдөр бидэнд Эст хотоор аялах цаг зав гарсан учраас эндхийн түүх дурсгалын газруудыг үзэж сонирхох боломж олгосон юм. Тиймийн учраас бид Бурхан багшийн алтан сүмийг үзээд Эстийн гудамж өргөн чөлөөгөөр яван халимгуудын хувьд маш чухал болох нэгэн газар ирсэн юм. Энэ бол халимгийн цөллөгийн дурсгалын цогцлбор болох Исходи Возвращение хэмээх газар. Орост хаан засаг унаж Октябрийн хувьсгал ясны дараа халимгийн ард түмэн өөрсдийн хувь заяагаа гартаа авч төр тулсаа сэргээх оролдлого удаа дараа хийсэн байдаг. Гэвч Оросын шууд нөлөө их байсан тул тусгаар тогтнолын асуудлыг хөндөх боломж тэдэнд байгаагүй маа. Үүнээс болж 1917-1930 онуудад бослог гаргаж байсан түүх бий. Гэвч тухай бүрт нь зөвлөлт холбоот улс өөрийн улаан армийн хүчээр цус урсган дарж байсан юм а. Дэлхийн 2 дугаар дайны үед халимгийн цэргүүд халимгийн тусгаар тогтнолын төлөө халимгийн морд корпусыг байгуулан фашист Германы талд орж Оросуудын эсрэг байлдаж байсан тохиолдолж байдаг. Энэ нь тухайн үедээ Москвагийн зэвүүцэл хорслыг ихээр хүргэсэн юм а. Гэхдээ өөр нэгэн корпус Оросын талд хүчин зүтгэж байсан. Дайны дараа Сталин халимгийн өөртөө засах орныг татан буулгаж газар нутгийг нь Астрахан, Дагестан, Ростов мужид хувааж халимгийн нийслэл Эст хотын нэрийг Степной гэж орос үгээр өөрчилсөн байдаг. 1943 оны 12 дугаар сарын 28-наас 12 дугаар сарын 31-нд нутгаас нь албад нүүл гэж Сибирь, Дундад Аз, Казахстан, Алтай руу цөлсөн байдаг. Тэр бүх он цагийн гашуун түүхийг энэ хөшөөнд шингэн дүрсэлсэн байдаг юм байна. Юрашенасından ayıransına zireden ürazıgıdı Kül uğraşayım uğradıgısına uğravına yıkını bərinin mayıvdıksına uğraşına yıkı şarımın qazqağından urasına dün uğraşenasından aydırıvına yıkını bərinin mayıvıcı dürüden yıkı şarımın qazqağından urasına Yerigin davanızdadan aydagın dava şulum qagı Gil berejindan rozunay Tiri tavınızda zıgıdını mükünü müngeşti Bergce uzuluksım oldu gemin ay Үүнээс гадна Эстэд жуулчдын анхаарлыг татдаг газрууд олон байдаг. Тухайлбал Жангар хүүхдийн театр, Амар санаагийн нэрэмжит номын сан, Шатрын талбай, Жангар туйлын хөшөө гэх мэт. Эст хотын ихэнх гудамж талбай Орос нэртэй байдаг ч Сүхбаатарын, Халах голын Алтан булаг, Зүүн гар,
Жангарын гээд цөөнгүй монгол нэртэй гудамж байдаг. Харин одоо эргээд жангар туйлын судалгаанд анхааръя. Энжилеси геже дарук жилде би ник жангрын көгжмүн ник сургал энди токтахар сежено. Тэгээд одоо энэ цуг тэр дигдаран тэр ажлын дигдара одоо сайнер медат одоо сайнер тэр жангрыг ягаад тэр ангдан гат хуваагаад тэгээд ягчгнаа кичалдан оруулчгнаа. Тэгээд одоо энэ олон дүүнертен одоо энэ күчтэй гэдэг долларыг алдырт долларыг одоо дамжуулаад мэдлэх хэрэгтэй. Nekna sakatala garasının yoluna vurgudan aşağıcına delgirgı taktala gargasınla takılla gane öldü tansaga bomba gane aça yüzün aldır gane kım yüğünün içine cangar billahi Khamestadan ya dağışanı mangasın utkan delülü cildaya yönçine bir yerülde gasın ya kondanan orçen hasta çaktı arınzıl ezereden yürü çaktı öyle yoruculu mordalasın ya kurbanın ilk erin namay evde gesin kol cingi kılıçarlı mangası kakın ondan orlasın ay Narkşan hasta çaktına dervene ikkili verin namay evde gezin yedirdin ikkili şarıya mangız hagının ondan orlasın derdin ikkili mangız hagının ondan orlasın yerken tavan hasta çaktına tekini tavan şulma hagay kellele verecelen ondan orlasın dökümün günü şişirdir verici olzallık sınıf oldu deri tavan hasta çaktına dökümün günü şişirdir verici olzallık sınıf oldu Hasta çakatına zorgana berin namay evde gesin yazon cidin yüzür kul zorraga bolasın beşin tal bayın gün kan altın çeci gorlu cilli yengin oğlunu batır mudan var onu yaklaçı oldu gelinay Tadan dardın dolan origa darra sülcüle tutala jangare nerenirga dalına sayar deldelikisine ginnay
тэр жангрыг хайлхлаар нь тэр кезанк цаг кезанк байрал жиргэл санагдана. Яг ихлэ одоо тэр манай жангартай тэр бөлөг болгонд кезанк югорна кезанк тэр манай тэр энд өдөр болгоно күнжсэн күнэ юунд келгэндэ бас харагддаг. Тэгээд жангараас бидэн олон сонин югдасчанууд нь одоо олон тэр явдал айл үйлгээд тэр зүг юмэг бидэн тодорхойлоо мэдж байгаа нь жангараас. Оройн бид Элс хотоос гарч хар булаг химэх газар очсон юм. Энд хүний биед ашигтай элемент бүхий давст булаг байдаг юм билэ. Хачин шорог гэж жигтэйхэн. Тэгээд энэ модны тухай дамгийг одоо асуулаа. Тэгээд энэ халимгийн хүрээлэнгийн Эрдэмтэн Баазар Александрович бидэнд энэ улаасан мод энэ ариун мод хаанаас бий болсон тухай дамгийг хэлж өглөө. Тэгээд энд нэг лам байсан юм байна. Тэгээд их хол газар явж ном залхаар сурахаар эрдэм сурахаар яваад тэгээ уцаж ирэхдээ өөрийнхөө тагинд энэ модны үрийг хадгалаад аваад ирсэн. Тэгээд энд сулгасан. Тэгээд ингээд энэ мод ургасан юм аа гэж ингэж хэлж байна. Тэгээд ерөөдөө бол багцаагаар энэ модыг одоо 200 гаруй жилийн түүхтэй гэж үзэж байна. За бидний одоо энэ эрдэм шинжилгээний ажлын бас нэг эрэл агуулгын нэг чиглэл бол энэ оройн ганц мод гэж энэ ойрдуудын төвхтэй холбоотой энэ газрыг бол бид нар хайж ирж явж байгаа. Тэгээ энэ бол бидний одоо таамгаар бол аман домогт үлдснээр бол энэ ертөнцийн мод гэдэг одоо ойлголтод хамаарах болов гэж одоо бид нар таамаглаж ирсэн. Гэвч энэ бол магадгүй одоо эрлийн эцэстийн бол бодтой газар орон бодтой оршиж байдаг мод байж магадгүй юмаа гэсэн бас таамаглал одоо төрж байна. За эртний хүмүүсийн мөн одоо домог зүйн төсөөллөөр бол энэ мод бол ердөө дэлхийд цор ганц байдаг. Маш том, авраг. За тэгээ энэ модыг ингээд дамжаад энэ дэлхийн одоо дээд тэнгэр буюу одоо дээд тэнгэрийн оронд одоо очтгоо гэж одоо хүмүүс боддог. Надад зүгээр нэг бодол төрж байгаа нь за энэ булгаа энэ шүтээ модоо ингэж хайрлаж хамгаалж байгаатайгаа адилхан халимгийн ард түмэн өөрсдийн утга зохиолоо туйлаа энэ өвөг дээцээс өвж авсан бүхнийг бас их хамгаалж хайрлаж цаашд нь одоо үр хөвгтүүдтэй хойч залгамж халаатаа өвлүүлж үлдээж байгаа ийм ард түмэн юм байна гэж би бол хувьдаа ерөнхийдөө энэ хий томт бол дүгнээд байна бодоо. Одоо жангарыг мөн ялгаагүй ойр ганц жангар гэж хэлдэг тийм ээ. Энэ бол ерөөсөө ертөнцид байхгүй ердөө ганцхан ширхэг цорын ганц зүйл гэсэн утгаараа энэ хоёр бол холбогдож байна л та. Тэгээ энэ яг энэ газарт энэ жангарын туйлыг ярьж байна л та. Тэгээд мэдээж жангарын тухай судалсан зүйл, жангарын одоо судалгаа, судалсан хүмүүс, за энэ хүмүүст байдаг ойлгол, шүтэг бишрэлгээд ингэ ярих юм бол маш их зүйлийг ярьж болно тийм ээ. Энэ хүмүүсийг нэгтгэж байгаа, энэ хүмүүсийг амьдруулж байгаа тийм ээ. Энэ одоо олон шалтгаан нөхцөл байдаг, зүйл байдаг. Энэ хүмүүс өөрсдөө бий болгосон. Тэрний нэг нь болохоор үнэхээр жангар туйл. Энэ хүмүүсийн сэтгэл зүйд бүр одоо багаас нь ихсэлээд ямар ч хүнээс жангарыг асуухад мэдэхгүй хүн байхгүй. Тэгэхээр эдний үзэл санааны хувьд нэгтгэдэг оюун санааны одоо ганц одоо үнэхээр том тижэл нь бол энэ жангар туйл. Дээрэс нь энэ хүмүүсийн одоо шүтдэг биширдэг зүйл бол бүтэн шиш. Дээрэс нь энэ хүмүүс бол олон зүйлийг өөрсдөө одоо халимгийн гэдэг онцлогтойгоор бий болгож байгаа. Тэгээ энэ зүйлүүд бол бидэнд үнэхээр харгал төрүүлж байгаа. Тэгээ дараа одоо би одоо хувьсаа одоо энэ жангар туйлтай холбоотой зүйлүүдийг бас тайлбарлаад хэлээ яваа гэж бодож байна. Өнөөдрийн хувьд бол жангар туйлтай холбоотой зүйлийг ингэж хэлэх байна. Баатарлаг туйл жангарын жимээр нэвтрүүлэг, жангар туйлд гардаг газар орон, мөн жангар туйл ихээр тархсан монголчууд орчин суудаг улсуудаар аялж яваа. Түүнд мэдээж Монгол, Халимаг, Шинжаан багтана. Бас Киргизийн сард халимгуудад байдаг эсхийг олж мэднэ. Хэрвээ байдаг бол аялал бүлэг нь их дэлгэрсэн бэ гэдгийг судалж мэдэх юм. Жангар туйлыг ойрдын их нүүдлийн үеэр салан бутарсан халимгууд ихэд дэлгэрүүлэн үр хойчтой өвлүүлэн үлдээж байгааг харах сэтгэл багтан байх юм. Монголын эртний утга зохиолын 3 оргилын нэг гэгддэг жангар туйлаа бид ч энэ мэд дэлгэрүүлж үр хойчтой өвлүүлэн үлдээх юмсан.